За сайн уу манайхан сайхан өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийнхөө мэдээлэлээр далайн аяллаар аялахын давуу тал ач холбогдлуудыг ярих гэж байгаа. Хүмүүс ерөнхийдөө манай монголчууд ялангуяа далайд гарцгүй өндөр орлого олдгүй байж энэ дэлхийн хэмжээний нөгөө баячуудын хийдэг тансаг зэрэглэлийн энэ аяллуудыг одоо хийх ямар боломжтой юм бэ? Яагаад бас манай монголчуудаас одоо аль хэдийн 6,000 хүмүүс одоо аялсан байна. Ковидоос хойших энэ богино хугацаанд. Тэгэхээр зэрэг яаж аялаад байгаа юм бэ те? Үнэхээр тэд нар баян хүмүүс нь зөвхөн аялаад байна уу? Их мөнгөтэй нь аялаад байна уу? Үгүй. Яаж аялж байгаа вэ гэхээр ерөөсөө ухаалаг төлөвлөгөөтэй байгаад хоригдлуулж чадж байгаа хүмүүс нь аялаад байгаа. За тэгээ энэ тухай би та хэдтэй тайлбарлаж өгье гэж бодож байна. За дэлхийн хамгийн үн цэн бүхий аялын урамшууллын клуб байгаа. За бага үнээр илүү их аялж илүү ихийг мэдрэх боломж бол ерөөсөө энэ аяллахын клуб дээр хуримтлуулсан тохиолдол бий болж байгаа. За энэ круиз компани эрхэм зорилго бол юу байд юм бэ гэхээр хосгүй үн цэнийг одоо бусдын амьдралыг баялаг болгох энэ үн цэнийг нийлүүлдэг. Дэлхийн хүмүүс илүү аз жаргалтай нэгдмэл амьдрахад дэмжих зорилготой. Орчин цагт хүмүүс одоо утас дэлгэц интернетийн одоо технологийн хөгжил хэмэл оюун ухаан гэх мэт зүйлтэй холбогдсноос болоод хүмүүсийн амьд харилцаа багасж сэтгэл зүйн өвчлөл ихсэн гэсэн одоо сэтгэл готролд орж ганцаардл одоо иймэрхүү байдал дээр дэлхийд дахин хүн төрөлхтөө ер нь бол тулж ирсэн байна те. Тэгвэл энэ компани эрхэм зорилго нь хүмүүс хоорондоо амьд харилцаатай нэгдмэл нэг дор байхыг дэмжиж байгаагаараа энэ бол маш том алхам юм аа гэж үзэж байгаа. За тансаг зэрэглийн аяллуудыг энгийн хүмүүс хүлээмжтэй болгох бага зардлаар аялдаг аз жаргалтай хүмүүсийн хүрээг тэлэх аяллаа бизнес болгосноор дэлхийн хүмүүст амьдралаа сайжруулах боломж олгоно гэж байна те. За тэгвэл энэ компани 2015 оноос Incruise гэж одоо үүссэн байгуулагдаж байсан олон зуун мянган гишүүдэд тансаг аяллыг илүү хүртээмжтэй илүү хямд үнэтэй болгосон гэж байна те. Тэгээд дээр нь бас олон мянган түнш гишүүдэд аялал жуулчлалын ашигтай бизнесийн хувилбарыг бас бий болгож чадсан гэж байна. Тэгэхээр энэгээр зөвхөн хүмүүс аялаа зогсохгүй энэ аялж байгаа энэ одоо проектыг те энэ төслийг нь ашиглаад бас бизнес хийж олон хүмүүс санхүүгийн одоо нөхцөл байдлаа сайжруулж чадсан байх нь. Тэгээ дэлхийн 193 орнд нээлттэй үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ баруун дээд өнцөгдөр байгаа энэ зураг бол миний одоо эрхэм спонсор Эрдэнэ жаргалгийн найз маань байгаа. Энэ одоо миний амьдрал энэ Incruise компанитай холбогдох энэ анхны алхмыг тавьж өгсөн учраас маш их талархаж байна. Найздаа баярлалаа гэж энэ дэлгэмд одоо митингээ явуулах хүртээ би ингэж хэлдэг талархаж байна. За тэгээд бид хоёрын хамгийн анхны одоо охинтойгоо хийсэн хамгийн анхны аяллаа Италийн Коста Тоскана гэдэг 5 хоттой хөлгөөр хийсэн аяллаа нэг ийм зургийг энэ дээр харуулсан байгаа юм шүү махаа. За тэгвэл би одоо хин юм бэ? Би өөрийнхөө тухай товчхон танилцуулъя. Намайг танихгүй хүмүүстэй Австри улсад одоо 22 жил болж байгаа Жинжи Чимгэ гэдэг хүн байна. За миний аяллаа компанитай холбогдсон төв маань болохоор 21 оны 6 сард анх одоо орж ирсэн. Би энэ компанид нэгдсэн. Түрүүчийн найзынхаа урилгаар тийм ээ. Тэгээ 23 оны 12 сарын сүүлчээр гэхээр би бүтэн 2 жилийн дараа анхны аяллаа хийсэн. Тэр үед ковидын ч үе байсан. Тэгээд ерөнхийдөө би сар болго хуримтлаа хийгээл яваад байсан. За тэгээ 2 жилийн дараа анхны аяллаа хийгээд эрэхтэй 24 оны 1 сард би одоо аяллаасаа буцаж ирээд юу шийдсэн бэ гэхээр ерөөсөө би бизнес хийх юм байна гэж шийдвэрт хүрсэн 2 жилийн дараа. За тэгээд яагаад тэгсэн гэхээр аялж ирсэн тэр мэдрэмж тэгээд химнэлтийг айгүйх ойлгосон баггүй юу? За тэгээд химнэл тэн дээр би ч одоо Европт амьдардаг учраас бас нэлээд их аялдаг хүн гэж өөрийгөө бодож байсан. Боловч яг энэ Incruise-ийн клубын шугамаар аялсан чинь би бүр маш их химнэлт гаргаад ерөөсөө би зөндөө химнэхээс гадна ямар их тав тухтын тансаг байдалтай гоё одоо стандарттай тийм үйлчилгээнүүдийг энэ дээр ингэж авч болохыг нэг дор их үйлчилгээ аваад богино хугацаанд олон улс хотоор дамжиж химнэлттэй үнэхээр химнэлт гаргаж байгааг мэдэрч ирсэн гэсэн үг. За тэгээд би
24 оны 1 сард аяллаа бизнес болгох шийдвэр гаргаад 24 оныхоо 1 сардан одоо би та хэдтэй энэ хамгийн эхний дээр байгаа нэг сертификат байгаас team leader гээд энийг би ерөөсөө 1 сард аяллаасаа босч ирээл тэр сардаа энэ сертификатыг авсан. Тэгэхээр хүний шийдвэр гаргалт гэдэг бол ийм өндөр одоо хүчтэй хүнийг түлхэж өгдөг юм байна гэж харагдаж байгаа юм тий. 2 жил ерөөсөө юу ч хийхгүй урамтлаа үсгээл явж исэн хүн чи ерөөсөө аяллаасаа ирээл шууд team leader болж исэн. За энэ team leader болно гэж юу юм бэ гэхээр би өөрийнхөө аяллыг одоо үнэгүй болгосон. Тэр сарда үнэгүй болгодог бас боломжтой байна гэдгийг та нар маань энэ хооронд зүгээр сонсоод авчаад байж байгаарай. За тэгээд цаашаа явъя. 24 оны 4 сард би маркетингийн захирал гээд одоо маркетинг директор болж байгаа энэ компани дээрээ маркетингийн захирал болж байгаа. За тэгэхээр энэ би одоо энэ дээр маань энэ директор гэж ингээл өсөө явж байгаа энэ цол хэрмийн хар дээр дандаа орлого явагдаж байгаа шүү маа. За тэгэхээр би ингээд мөнгө олж эхэлсэн гэсэн үг. Хамгийн ихний одоо энэ левел дээрээ хүрээд мөнгө олж эхэлсэн. За энэ нь болохоор зэрэг яг 24 оны 4 сар гэдэг чинь би 4 сарын дараа л байх нь шүү дээ тийм ээ. За тэгээд 25 оны 4 сард гээд дахиад яг 1 жилийнхээ дараа дараагийнхаа ахлах маркетингийн захирал гэдэг энэ одоо левел дээр очсон байна. За би ямар ч хэлсэн гэсэн одоогийн байдлаар ингэ байж байна. Энэ хугацаанд юу хийсэн? 1 жил 8 сарын хугацаанд шүү. За 3 аялал хийсэн. Ийм богино хугацаанд өндөр зэрэгэлтэй аялал 3 удаа хийн гэдэг бол энгийн тохиолдолд бол боломжгүй үнэхээр. За үнэхээр маш их мөнгөтэй. Тэгээд чөлөөтэй одоо ингээд ажилд ингээд байрлал уягддаггүй ажил хийдэг одоо тиймэрхүү мэдээж хүмүүсийн хувьд боломжтой. Гэхдээ ер нь энгийн хүмүүсийн хувьд бол боломжгүй байсан. Миний хувьд хүртэл боломжгүй байсан шүү. За тэгээд одоо бид нар 4 дахь аяллаа хийх гэж байгаа багаараа. За тэгээд 5 дахь аяллаа болохоор бид нар Ази аялал хийхээр төлөвлөж байгаа. Тэгээд дараагийн багийн аялал дээр манайхан Ази аялал дээр хамт явах байх. 4 дахь одоо Арабын Эмират руу явах аялалд маань бол хүмүүс маань аль хэдийн бүртгэлээ хийлгээд одоо явах бэлтгэлдээ орсон байж байгаа. За ийм түүхтэй байна миний хувьд. За тэгээд далайн аяллаа давуу талууд нь яг юу юм тийм ээ? Далайн аяллаа давуу тал бол нэг дор их мөнгө төлөхгүй байх. Энэ бол маш том давуу тал тийм үү? Бид нар одоо ингээд аялал хийхдээ бүтэн жил хэдэн жил цуглуулсан мөнгөө аялал одоо өндөр зэрэглийн аяллууд бол үнэтэй шүү дээ тий. Тэгээ одоо бол ялангуяа энэ дэлхийн дайн маань энэ хямралаас үүдээд ер нь бүх юмны үн өндөр болцсон болохоор аялал бол их үнэтэй болчиход байгаа. Урдынхаасаа бас дахиад нэг 40-50% одоо үнэ өсчээд байгаа шүү дээ нийтдээ. За тэгвэл бид нар нэг дор мөнгөө төлөхгүйгээр аялна гэдэг бол биднэрт олгогдож байгаа маш сайн сэтгэл амар амгалан өгөх давуу тал байгаа шүү. Тийм хуримтлуулах боломжтой тий. Хуримтлал нь өсөж хадгалагддаг өгөөмөр боломж байждаг. Энэ өсөж хадгалагдана гэж үг жанхээр чи манай клуб дээр гишүүн учраас чамайг шагна гэдэг ийм систем байдаг гэж ойлгоно. За энэ дээр чи $100 хадгалж байгаа бол компани дахиад $100 өгөөд идэг. Тэгэхээр зэрэг чиний хадгалж байгаа $100 болгон $200 болж чиний хуримтлал дээр өсөж хадгалагддаг. Шагналын оноо гэдэг хэлбэрээр. За богино хугацаанд урт зам туулж олон газар үздэгэ. Энэ бол үнэхэрийн давуу тал шүү. Бид нар ч одоо ингээд нэг 4-5 хоногийн гадаадад одоо нэг газар очиад аялал хийн гэхэд 4-5 улс хот үзчих ямар ч боломжгүй байгаад байдаг. Тэгээ үзэн гэхээр нөгөө талдаа нөгөө 5 тух амрах юу маань алдагдчихдаг тий. Тэр хооронд урт зам туулаад давхаад одоо машин бариад ч юм уу эсвэл такси унаа автобус галт тэрэг гэл явна шүү дээ тэгээ явхаар нисэх бол бүр тэгээд урт дараалал нөгөө чекн хашандаа маань баглан боон шалгуулна гэл ингээл үнэхээр их стресс байж идэг тэгэхээр ингэж одоо олон ийм стрессүүдийг болоо юм уу одоо олон үйлдэлүүдийг өөрөөс гарч байгаа энэ олон үйлдэлүүдийг хэмнээд тэр цагаан гоё амралт болгож чаддаг далайн аялал дээр. Тэгээ нэг аяллаар олон улс хот үзчихдэг. Ерөөсөө би 7 хоног аялнагээ дор хаяж 3-4 одоо улсын 5-6 хот ч юм уу эсвэл хамгийн багадаа
5 хот, 3 улсын 5 хот үзчихдэг байхгүй. Тэгэхээр ийм хүн богино хугацаанд тэгээд нөгөө аялал дэлхийг ингээл үзэх юмнуудаа үзнэ гэж төлөвлөсөн байж байгаа хүмүүсийг чи аялал явж өгдөггүй шүү дээ. Тэгэл жилдээ нэг газар руу явхаар 1-2 хот үзүүл их юм болчдөг болохоор явж өгдөггүй. Би чинь бас нэлээд л их газраар яваад байна гэж өөрийгөө бодоодсэн чинь энэ далайн аялалтай одоо учрах хүртлээ би ерөөсөө ахаагүй байсан. Ягаад тэгэхээр 5 хоногийн аялал дээр нэг газар очиж байжгаад ирдэг байсан байх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ийм одоо богино хугацаанд олон хот улс үзэх боломж бол далайн аялал дээр л байдаг. Аяллаа тав тууг, тансаг, орчин, амралт, зугаалга бүгдөө нэг дор байждаг. Тэгэхээр та тэрийг нь авахын тулд тийшээ явж энийг нь одоо эдлэхийн тулд энд байх гэсэн тийм орон зайнаас хамаарсан юм байхгүй. Таны 5 тухыг нийлүүлээд одоо хангахын тулд бүх юмыг нэг дор нийлүүлж нэгтгэж өгсөн байдаг ус онгоцон дээр. Тэгээ 5 одтой үйлчилгээ бүгд нэг дороос. Тэгээ гишүүнчлийн дотоод хямд үнийг бид нар эдэлдэг. Өөрсдөө клубын гишүүн болсон учраас тийм ээ. Тэгээ хайртай хүмүүстэйгээ хамгийн гоё одоо дурсамж бүтээж хямд төсвөр богино хугацаанд гоё одоо аялж амрах тэр боломжийг энэ компани олгодог. За гишүүдийн үргэлж хэмнэлт гаргадаг 2 онцгой арга байждаг. За энэ нь болохоор зэрэг нөгөө гишүүдийн дотоод үн гэж юм байж байгаа. Тэр нь болохоор хизээч би ингээд аяллаас шууд захиалсан 17% хөнгөлөлтийг шууд эдлээд одоо захиалга хийгээд аялдаа гарах боломжтой байж байгаа. Энэ бол 17% их сонсогдохгүй байгаа ч гэсэн тэгээ өндөр үнэтэй юм дээр чинь бас зөндөө их хэрэг хэмнэлт байждаг. За шагналын оноо ашиглаж аялах гэдэг 2 дахь арга нь болохоор бид нар нөгөө хуримтлал үүсгээд $100 $200 болгоо явж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр хуримтлал маань одоо нөгөө нийт аяллахаа 50%-ийг хүртэл хөнгөлөх ийм одоо ашиглах боломжийг олгож яадаг. Тэгэхээр ийм 2 одоо боломж байгаа юм. За энэ дээр байгаа зургнууд бол дандаа манай багийнхны яг жинхэнэ зураг, таньдаг хүмүүсийн зураг байгаад байгаа шүү. Одоо энэ манай лидерүүдийн зураг байна. Миний спонсорын зогсож байна. Энэ Испани Барселоны одоо бүр 800 жилийн турш барьж байгаа одоо хэрэн дуусаагүй байгаа юм алдартай сүм байждаг. Манай далайн аяллахын Барселон их ордог, Испани. Тэгэхээр энийг та нар маань дараагийн далайн аялал дээрээ энэ гоё сүмийг үзэх байхаа гэж бодож байна. За тэгээд за инкрус маань болохоор энэ групп болоод одоо ингээд томорсон тийм том компани болсон байгаа. За энэ Cruise Lines International Association гэж байгууллага байдаг. Энэ болохоор cruise-ийн холбоо гэж тэ. Тэгэхээр энэ олон улсын cruise-ийн холбооны маань хүндэт гишүүн байгаа энэ компани. Яаж хүндэт гишүүн болдог вэ гэхээр нөгөө далай байгаль ихтэйгээ зөв харьцаж гэнэ үү, далайг хэр бохирдуулж гэн тэ. Тэр одоо бүх үзүүлэлт шалгууруудаа хангасан компаниуд нь энэ олон улсын cruise-ийн холбоонд гишүүн байдаг. За энэ компани энэ холбоонд байгаа 14 одоо компани 144 одоо тансаг зэрэглэлийн хөлөг онгоцнуудыг нэгдгсэн ийм платформоо гэж ойлгож байна. За тэгээ хамгийн хямд үнийн баталгааг олгодог. Дэлхийн дахны 21,000 маршрутаас бид нар сонгох боломжтой. Зочид бодол resort-ууд, газрын аялал хүртэл байгаа. Тэгэхээр бид нарт одоо нэг юм дутуу байгаа нь би явандаа ингэж боддог бас компани ингээд юм нэмэл байгаа байхгүй. Урд нь зөвхөн далайн аялал байсан бол зочид бодол resort-ууд одоо тий амралтын газруудыг оруулаад ирсэн. За тэгээд байжсэн нодон жил 24 онд газрын аялал оруулаад ирсэн нэмээд. За тэнгүүт одоо юу дутаагаа гэж зөвхөн нисэх онгоцны билет тэ худалдаж авдаг болчих юм бол баг бүх юм нь энэ дээр ингээд нэгдэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй тэ ирээдүйд ингээд нэмэл байгаа юм чинь тийм байх боломжтой. За энэ компаниудын одоо түгээмэл явж байгаа бидний одоо суудаг хөлөг онгоцны компаниудын лого байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ хамгийн ихний Costa, MSC гэсэн энэ хоёр бол хоёулаа Италийн одоо хөлөг онгоцод байгаа. Манай монголчууд маш их энэ хөлгүүдээр аялсан. Энэ 4-5 одтой хөлгүүд байдаг. Carnival, Disney, Cruise, Voyage гэдэг эдгээр болохоор Америкийн онгоцууд, Норвегиан гэвэл мэдээж Норвегийн Cunard, Explorer, Princess гэдэг Английн онгоц гэх мэт ингээд одоо энэ Celestial гэж сүүлд энэ орж ирсэн доотлын нэг эрг сэнс шиг хэлбэртэй логотой. Энэ болохоор Грекийн хөлөг онгоц байгаа. Гэх мэт ингээд
одоо онгоцнуудын маань лого байгаа. Тэгэхээр энэ компаниуд нэг нь л гэхэд ганц онгоцтой байхгүй. Дор хаяжил одоо 10 онгоц ч юм уу те хэдэн янзын онгоцууд одоо далайд явж идэг гэж ойлгоорой. За тэгээд энэ дээр зөвхөн одоо 4-5 гэлтгүү энэ Seabourn Азамара за гэж гараа энэ доотлол энэ Ocean Cruise Cruiser бол 6 хоттой хөлгүүд байгаа шүү. За 6 хоттой гэдэг бол биш шүү. Маш том одоо өндөр стандарт байж идэг. За энэ дээр аялагчдын тоо багасаад нөгөө үйлчилж байгаа хүмүүсийн тоо ихсээ явцдаг. Тэгэхээр онгоц ерөнхийдөө бага оврын болдог те 10 давхар ч юм уу жижиг хүмүүс нэг 1000-2000-аас илүүгүй юм цөөхөн бэжэж тэр хүмүүст бүр 6 хоттой зэрэглэлтэй үйлчлэх боломжтой болдог байна шүү дээ. А 4-5 гэхээр зэрэг яг нэг 4-5 мянган хүмүүсийг нэг дор онгоцон дээр гаргаад тэгээд 1000 гаруй хүмүүс одоо нэг жуулчинд 2 үйлчлэгч одоо ажилтан одоо оногдож явах жишээ те энэ үйлчилгээг 4-5 оттойгоор одоо хангагдаж явж байгаа. Тэгэхээр нэг иймэрхүү байдлаар онгоцууд маань аялалд гардаг байх нэ те. За тэгвэл энэ зургууд болохоор бидний манай багийнхны одоо энэ зургууд байна. За voyage гэдэг хүлэг болохоор Европт явдаггүй байж байгаа. Одоо энэ явж эхэлж байгаа энэ гурвалжин улаан логоогоос. За энэ ямар учиртай вэ гэхээр энэ Америкийн онгоц энэ дээр хүүхэд авч гарч болдоггүй зөвхөн одоо насанд хүрсэн нэмэх 21 онгоц байгаа. Тэгэхээр энэ дээр бүрэн хэмжээний шоу одоо зугаац ингээд тийм арга хэмжээний тийм онгоц авах нь хосууд тэгээд ингээд насанд хүрсэн хүмүүст гарах нь шүү дээ. За тэгээд энэ дээр болохоор манай одоо Швейцарт байдаг найз маань саяхан хантайгаа аялаад ирсэн энэ зураг надаа энд тавихыг зөвшөөрч өгсөн байгаа. Энэ дээр байгаа энэ voyage хүлгийн наан зогсож байгаа зураг байна те. За тэгвэл энэ Принцесс бол Англих, Cunard бас Англи, MSC, Италийн за миний өөрөө аялсан аялын ганц нэг зургууд байна. За гэх мэт. За энэ доогуур байгаа онгоцууд бол 6 хоттой хөлгүүд байгаа. За манайхан одоо 25 оны 12 сард Катар, Дубай, Абу Даби, Сирбаниас, Бахрейн гэсэн 3 улсын 5 газрын аялал хийх гэж байгаа. Багийн аяллаараа бид нар ингэж явах гэж байгаа. 12 сарын яг он солигдох мөч тэгээд далай дээр бид нар гоё энэ 5 хоттой Грекийн Силистел гэдэг бага оврын 10 давхар юм онгоцоор аялах гад бид нар бэлэн болцсон байж байгаа. Тэгээд Катар улсаас эхлэх юм аялал байгаа. За тэгээд дараа нь болохоор бид нар Ази аяллыг 3 сард ч юм уу ирээд ингээд дахиад дараагийн нөгөө саяны энэ Арабын орнуудаар яваагүй үлдсэн хүмүүс маань Ази аялал дээр багийн аялал хийя гэж тэгээ хүлээж байгаа. Тэгэхээр манайхан одоо та нар маань ингээд аялал сонгоод орж ирэх юм бол Ази аялал дээр хамтдаа аялах бас боломжтой байх нь байна тийм ээ. За дэлхийн өндөр зэрэглэлийн 21,000 далайн аяллаас сонгож бид нар аяллаа захиалж болдгоо гэсэн тий. Шагналын оноо ашиглан аялал захиалах жишээ харуулах гэж байгаа шүү. За классик гишүүн гэдэг нь та сар болгон $100 хуримтлуулад явж идэг хүнийг классик гишүүн гэж байгаа. Тэгэхээр классик гишүүн 7 сар хуримтлаа хийсэн байх юм бол танд 1500 оноо байгаа. Та уг нь 7 сар хуримтлаа хийсэн юм чинь €700 өөрөөсөө төлсөн гэсэн үг шүү дээ. Гэтэл компани танд дахиад 700 өгсөн учраас анхны идэвхжүүлэлтийн чинь 100 бас байгаа. Тэрнтэйг нийлээд таны оноо 1500 болцсон байх нь. Хэдийгээр та 700 өөрөөсөө төлсөн ч гэсэн тий. За тэгвэл энэ аяллыг за та 1500 шагналын оноотой гэтэл аяллыг чинь одоо үн 3000 байх юм бол та шагналынхаа оноог 1500 талд нь хэрэглээд өөрөөсөө 1500 төлөөд ингээд шууд аяллаа захиалчих юм боломжтой байх нь. Энэ бол нэг юм жишээ. За зочид буудал дээр яадаг вэ гэхээр шууд нөгөө 17% хуримтлал хөнгөлтөө идлээд бас нөгөө дотоод үнээрээ захиалчих болно. Тэгээ бас шагналынхаа оноог ашиглаад бас 17%-ийг эдэлж болдог юм байна. За нэг ийм жишээ авсан. Энэ дээр болохоор одоо Япон тойрох аялал зуны баяраар Япон тойрох аяллаа юм жишээ байгаа юм. За манайхаа энэ аялж исэн жишээ юм байгаа шүү. За тэгэхээр энэ дээр жижиглэнгийн үн буюу одоо ингээд 7 өдрийн энэ аялал маань $4,735 одоо үнэтэй шүү дээ тийм ээ энэ дээр. За тэгвэл үүнийг дотоод үн буюу нөгөө гишүүдэд олгодог үнээрээ аялах юм бол 17% хөнгөлөлтөд эдлэхээр $3,930 болж хямдарч байна те. Тэгээ хэмнэлт маань 850.
За тэгээд мэдээж Японд очичингуудаа Японыг бас ингэж бууж бас үзэх нэг эхэлж очоод аяллахаа өмнөх 2 өдрийг ингээд Sheraton хотелд орсон юм байгаа. Тэгэхээр тэр хүмүүс 2 өдрийн $617 жижиглэнгийн үнээр төлөх байсан бол инсайдер нөгөө дотоод үнээрээ $512 төлөөд $104 хэмнэсэн байна. За тэгээд ингээд нийлүүлээд бодохоор аяллахаа үнэн дээр дотоод үнэ нөгөө 4443 хасаад буудлынхаа үн дээр хасаад бишээ энэ үнэн дээрээ буудлынхаа хэмнэсэн үн 512-тоогоо нийт хэмнэлт маань бараг $1000 байх нь тий $910. Энийг бол insider pricing-ийн үн гэж байгаа. За ийм бас хөнгөлөлт байдаг байх нэ. Дотоод үн дээр энийг харуулж байгаа шүү. За тэгвэл бид нар яаж нэгдэх юм бэ? За энэ дээр бол биднэрт 3 төрлийн хуримтлал үүсгэх ийм юу байдаг. Одоо вариант байдаг. За премиум гишүүн гэдэг бол хамгийн сонгодог хувилбар байгаа. Манай сүүлийн үед бол гишүүд дандаа премиумаар орж ирж байгаа. Яагаад гэвэл хурдан аялье, том гэр бүлүүд те мөнгө хурдан өсгөөд одоо те аялалдаа гарья гэсэн яарч байгаа хүмүүс маань бол шууд одоо $500 эхлээд $500 төлөөд идэвхжүүлэлт нь шууд $800 болчдөг. За тэгээд сар бүр болохоор $250 хийгээл $500 болгоо явж байгаа шүү дээ. Тэгээд хугацаанд төлсөн сар бүр таны $250 чинь $500 болдгоо. Шагналын оноо болдог. За тэгээд insider pricing-аар буюу нөгөө дотоод үнээрээ бол хязгааргүй тооны аялал хийх боломжтой байгаа. Тэгээд энэ нөгөө премиум аялал гэж тусдаа энд зориулагдсан аяллууд байгаа. Тэгэхээр премиум гишүүд премиум аялал гэдэг нь 6 хоттой хөлөг онгоцуудаараа онгоцон дээр гарах юм боломж нь байж идэгэн. За энэ зургууд болохоор манай охин бид хоёрын Оман юуны Арабын Оманд явж ирсэн зураг байна. Цаа талд нь байгаа онгоц бид хоёрын аялахаар ирсэн онгоцын зураг харагдаж байгаа. За тэгээд классик гэж байгаа дараагийн хувилбар нь 2 дахь хувилбар нь классик гişүүд. Энийг бол хүмүүс маш их одоо бас сонгодог. Урд нь нөгөө инкрус дээр зөвхөн юм классикл гэж байдаг байсан байхгүй. Тэгээ одоо тэр 250-х болон өөр хувилбар орж ирсэн. За классик гişүүд болохоор 200-аар эхэлдэг. Тэгээд идэвхжүүлэнгүйтэй 350 болдог. За шууд нөгөө $200 чин газар дээр 350 шагналын оноо болоод таны хуримтлал дээр ороод ирнэ гэсэн үг. Сар бүрийн давтамжит хураамж нь $100. Та $100-аа хугацаанд төлөөл $200 болгоод шагналын оноогоо аваад явна. Дотоод үн гэдэг дээр бол захиалгын одоо нийт юу 5 удаа хийх эрхтэй байдаг жилдээ. Гэхдээ бид нар бол хангалттай хийж чадна. Ахиулт хийх боломжтой гэдэг нь одоо классик юм чинь за би одоо ерөөсөн 250 руу шилжье. Юугаа одоо жишээ нь аялаад ирчих юм бол нөгөө хуримтлалын оноогоо өртсөн байдаг шүү дээ. Тэгэнгүүт за ерөөсө хурдан дараагийн аялалдаа хурдан гарахын тулд би ерөөсө хурдан хуримтлалаа их болгоё гэх юм бол ахиулаад 250 руу шилжиж болох нь тий. Түрүүчийн жишээн дээр болохоор бууруулж бас болдог шүү. Энэ премиум дээр за би зөндөө хуримтлалын оноо цуглуулчлаа. Одоо нэг удаа бууруулчихъя гээд сард 250 биш 100 төлж явъя гэд бууруулахад нэг удаа бууруулах бас эрхтэй байдаг. Окей. За тэгвэл бас нэг хувилбар байгаа нь стартер гэдэг ийм жижиг одоо ямар ч байсан би гишүүн болчих. Гэхдээ би 100 хуримтлуулж чадахгүй байна. Санхүүгийн боломж маань яг одоо тийм биш байна. Гэхдээ би жижигэрч болтугай энэ компани одоо клубын гишүүн болчих. Тэгэх юм бол дотоод үнэ надад нээлттэй ямар ч байсан баг ч гэсэн мөнгө хуримтлуулаа явж гэсэн хүмүүс маань $50-аар эхэлдэг. Шууд эхлэхдээ $50 төлөөд идэвхжүүлэхээрээ компани тавтаа морил гэсэн юм $50 бэлэг өгж байгаа. Тэгээд тэрэн дээр нь ороод шууд та $100-тай $100 шагналын оноотой болж байгаа. Тэгээд дараа сараас $50 хийн сар бүрийн шагналын оноо нь бас нэмэгддэггүй. Таны одоо $50 чинь тэр чигээрээ 50-аар хадгалагддаг. Энийг ялгааг нь сайн анхаараарай. Бид нар бусад хувилбар дээр даблдаад байгаа шүү дээ тий. Компани ингээд нэмээд нэг одоо 100 төлсөн бол 100 нэмээд 250 төлсөн бол 250-ыг бэлгэлээд байгаа. Тэгвэл энэ дээр бэлгэлдэггүй шүү. Энэ дээр таны төлсөн 50 чинь 50-аараа л хадгалагддаг. Окей. За insider price-ийн үнээрээ 2 удаа жилд аялах эрхтэй. Төлбөрөө 4 сар дараалан цаг тухайд нь төлсөн байх юм бол та классик
хувилбар руугаа шилжиж болно. 100 төлдөг хувилбар руу. Тэгэхээр хэмнэлт 100 гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр анх классик хувилбар руу орохдоо бид нар 200-аар эхэлдэг бол энэ дээр 200-аар эхлэхгүй классик руу шууд зүгээр 100-аараа эхэлж орж болтгоо. Тэгэхээр 4 сарын дараа та классик болж болох нь байна тийм ээ. 100 хийдэг хүн болж болох нь байна. За энэ дээр байгаа зураг болохоор охин бид хоёрын Дубайд явж исэн аяллаа зураг байна. Энэ арийнх нь дэлхий дээр цор ганц байдаг 7 хоттой буудлын наан зураг авах болсон байгаа. За нөгөө зураг нь болохоор Катар улсын нийслэл Дохо хот бас усан дээр баригдсан хүний гараар бүтсэн хиймэл арал дээрээ хотоо босгосон ийм ус бас Дубай юм бэлээ. Тэгээд Дубайгийн Дохо хот дээр авах болсон зураг байна. Энэ болохоор бид хоёр бас далайн аялал дээр явж байхдаа нэг өдөр Балтийн Карибын тэнгис дээр үнжсэн. Тэгэхээр ийм учиртай зураг байгаа юм шүү. За тэгээд бид нар 3 хувилбар байгаа юм байна гэдгийг ойлгоцсон тийм ээ. Тэгэхээр энэ дээр тус бүртээ өөр эрхтэй бас боломжтой байх нэ гэж харуулсан юм байна. За тэгээд таны гишүүнчлийн төлбөр найдвартай ихтэй аюулгүй яаж вэ? Хүмүүс ингэдэг те ямар нэг юм ингээ мөнгө өгөхөөр манайхан ч одоо айгүйх айцтай болсон байна шүү дээ. Янз бүрийн юмнууд гарч ирж мөнгө төгрөг нь алга болсоор байгаа те. Платформ дээр суурилсан онлайн гингүүтэл жоохон ерөнхийдөө л жоохон шүмжлэл айгаад байдаг. Тэгэхээр энэ компани дээр болохоор яагаад айхгүй найдвартай юм бэ гэхээр инкрус хэрв санхүүгийн хүндрэлд орох юм бол те өөрөөс төссөн ашиглагдаагүй тэр төлбөрийг Trust Match Travel гэдэг Английн даатгалын компани бусааж олгоно гэсэн байдаг. Бидний одоо ингээд нөгөө сар болгон төлж байгаа төлбөр хийгээд яг та инкруст орж ирэх үед нь шууд биднэрт гэрээ орж ирдэг байхгүй таны нэр дээр та тэг шууд бүртгүүлээл гэрээтэйгээс танилцах хэрэгтэй. Тэр гэрээн дээр үг заасан байгаа вэ гэхээр энэ бүгд чинь байж. Хэрвээ та одоо ямар нэгэн муу юм болох юм бол гэсэн үг шүү дээ тийм ээ. Санхүүгийн өндрөлд орох юм бол дампуурах юм бол яах вэ гэхээр та өөрөөсөө төлсөн мөнгөө буцаагаад авах юм байна. Энэ даатгал. Энэ аялын даатгал биш манайхаа бидний нөгөө өөрөөс төлж байгаа мөнгөний даатгал юм байна. Окей. За тэгээд ийм байна. За бид нар газар дундын тэнгис дээр нар шингэхийг авсан зураг энэ дээр байна. Миний охины Карибын тэнгис дээр үнжсэн зураг байна. За Оман улсад явж исэн зураг. Манай багийнхны Барселонд авсан зураг байна тий. За ийм учиртай зургууд байж байна. За өөр юу сонирхолтой вэ гэхээр за усан онгоцон дээр юу байдаг вэ гэдэг хүмүүс боддог тий. За би хувьдаа болохоор говийн хүн уснаас бүр айдаг ийм төрлийн хүн байсан. Тэгээ анхны аяллаа хийхдээ яасан гэж цонхгүй битүү одоо айгүй цонхоор нь ус харагдаад байвал дотор бухаараад аах ч юм уу дайвалцахаар унтаж чадахгүй байх ч юм билүү гэсэн ийм мэдхгүй учраас тэгэж одоо аяллаа захиалж ирсэн аахгүй. Тэгээд усан онгоцон дээр гарч ирсэн. Тэгэхээр та нар маань усан онгоцон дээр юу байдгийг одоо сансараа фитнес студио, бүжиг спорт талбай бидний одоо чөлөө цагтаа юу хийж болохын бүх юмнууд байдаг. Усан юуны одоо гар бөмбөгийн талбай, сагсан бөмбөг одоо теннис юу байдгийг те. Тэгэл ийм чөлөө цагтаа юу юмэр бүгдээр байгаа фитнесийн гоё одоо том бүх төхөөрөмжтэй өөрөө студ бүгдээр байгаа. За бассейн, усан парк, сауна байгаа. Өсчин гоо сайхан массажны үйлчилгээнүүд байгаа. Брендинг дэлгүүрүүд явж байгаа. Ресторан, бар, кафе тэр байтугай фаст фуд те төргөн хоолны газрууд хүртэл явж байгаа. Шоу, театр, концерт, үзүр үйлчилгээ явж байгаа. За тэгээд казино явж байгаа. Дэлхийн өндөр зэрэглэлтэй казино явж байгаа. За хүүхдийн тоглоомын талбай мэдээж яриг тийм ээ. Тэгээ наран шалгын талбай мэдээж яриг. Зураг авах үйлчилгээ энэ дээр байж идэг. Уралдааны машин, галзуу уулгантай усан онгоцууд хүртэл байгаа. Тэгээ онгоц болгон дээр бүх юм байдаггүй. Зарим нэг онгоцон дээр уралдааны машин явж байхад зарим дээр нь галзуу уулган явж идэг, зарим дээр нь усан парк явж идэг гэдэг юм уу те. Ер нь бол усан парк бол бүх усан онгоцон дээр байдаг. За иймэрхүү уралдааны машин, галзуу уулган эдэргсэн юмнууд бол зарим онгоцууд дээр байдаггүй, зарим дээр нь байх жишээтэй шүү. За хурмаа хийж болно гэсэн онгоцон дээр. За миний мэдж байгаагаар 4 Монгол гэр бүл хурмаа хийсэн байна. Энэ 5 оттой онгоцон дээр. Тэгэхээр манайхан бүр ингэж гоё төлөвлөгөөтэй ээж авах алтан мөнгө хурмыг хийлгий, хүүхдүүд нь хурмаа хий, бид нар залуу улсууд ийм гоё газар одоо хурмаа хийж ирийгээд ингээ гэр бүлэрээ хуримтлаа үүсгэж агаад ингээд хурмынхаа хувцсыг аваад ингээ гарч ийн те аялалдаа.
За тэгээд тусгай цаг үеийн үйл явдлууд энэ дээр тэмдэглэж болдог. Шинэ жил төрсөн өдөр одоо бидний аялал гэхэд багийн аялал маань яг шинэ жилийн он солигдох мөчид бид нар усан онгоцон дээр байхаар байгаа байхгүй. Гэх мэт ингэж гоё төрсөн өдөр ойн арга хэмжээ, ангийн уулзалт, хурим найр ийм юмнуудыг ингээд аялал дээрээ тохируулаад ингээ гараа явуучих юм бол бид нар нөгөө үйлчилгээ авах те хоолунд цаанаасаа ингээд өгдөг юмнуудыг нь ашиглаа бид нар айгуу гоё бусад тэр цагаан өөрсөдөө зориулсан чанартай цаг болгон хувиргах юм гоё боломжтой байгаа юм. За 2025 онд 37 сая хүн усан онгоцны аяллыг захиалсан байна гэсэн ийм одоо тоо байгаа. Тэгээ мэдээж энэ дотор манай монголчууд орцсон явж байгаа шүү дээ тий. Монголчууд 6000 орчим хүмүүс яг богино хугацаанд аялсан байгаа шүү. Нийт тоогоороо ковидоос хойш гэхэд. Тэгэхээр одоо монголчууд маань бүр маш их аялдаг болсон. Тэгэхээр биднэрт ийм гоё таатай нөхцөл байгаа учраас аялж болчиход байна шүү дээ. Хямдхан бол мэдээж биш шүү дээ. Аялал гэдэг юм ялангуяа энэ өндөр зэрэгэлтэй аяллууд. За энэ дэр байгаа нэг зураг байгаа нь болохоор миний аялал дээр хоол идэх гээд орон зоогонд орох үед миний таблетэн дээр гарч ирсэн зураг юм байгаа. Энэ болохоор Хелена Дароси гээд энэ Мишелийн нөгөө 3 одтой тоогооч заяа. Миний явж байгаа онгоцон дээр Мишелийн 3 одтой 4 одтой юм 3 тоогооч ажиллаж ирсэн. За энэ бол бид нар дэлхийн хэмжээний тим мундаг тоогооч нарын гарын хоолыг тэр гал тоогоог удирдах одоо ийм хүмүүс ажиллаж идэг юм байна. Тэгээ тэр оройны юун дээр энэ дээр одоо таны өнөөдөр оройны зоогийг Хеленад ороос удирдах байна гэсэн ийм юу байгаа байхгүй. Энэ гал тоогоог тий таны хоо тийм хоол та амсгах гэж шүү гэдэг ийм мэдээлэл байсан. Тэгээд би өстө вау гэдэг амар гоё санагдчих байгаа байхгүй. Тэгээд энэ нэг чандам өөрсдийн зургийг болохоор юу гэж би бодсон бэ гэхээр ер нь бол бид нар ингээл аялаа явахад бидний чандамыг нэг амар хайрлал халамжлал байдаг гэж байхгүй шүү дээ тий. Тэгээ онгоцны буудлын юун дээр ч гэсэн нэг юм цохигдсон өнгөрцөн нойтон болцсон халдар болсон юм л өнгөрөөл бууж ирж идэг үстэй тий. Тэгэхэд энэ дээр бид нар усан онгоцон дээр хөл тавихад бидний чандамыг хүмүүс аваад явцдаг. Хэдэн давхрын одоо 23 давхар хөлөг онгоцны 23 тийм олон давхарт бид нар одоо өрөөгөө хайгаад чандамаа чирээд идэр явж байхгүй нэ шүү дээ тий. Тэгэхээр энэ бол амар гоё үйлчилгээ байсан. Тэгээ надад бүр айгүй гоё санагдчихж байгаа байхгүй. Тэгээд онгоцноосоо буугаад ирсэн чинь давхраар нь ингээд өнгийн юу файл одоо ингээд хаяг зүгээд ингээд чандамуудыг маш гоё цэвэрхэн ингээд жагсаагаад тавьсан байсан байхгүй. Тэгээ би энэ зургийг энэ дээр тавьж өгсөн байгаа. Тэгэхээр ийм гоё ерөөсөө ингээд хүмүүс нэг их ингээд ажил төгтлөгдгөө ч гэсэн биднэрт байнгын хийхээс өөр аргагүй одоо стресс үүсгэж байдаг ийм юмнууд зөндөө байдэн штэ. Гэтэл тэр юмнуудыг хүртэл ингэж нарийн мэдрэмжтэйгээр хүмүүсийн тав тухайг хангахад шийдэж өгсөн байдаг юм байли шүү. Энэ одоо одтой үйлчилгээ гэдэг чинь ийм л учиртай юм байлээ. За тэгээ үнгүй үйлчилгээ гэж байдаг. Тэрийг юу гэж хэлж байгаа юм гэхээр бид нар одоо ингээд аялал захиалал усан онгоцон дээр гарсан бол зүгээр л одоо дахиж мөнгө төлөхгүйгээр авдаг юм үйлчилгээнүүдийг хэлж байгаа. За энэ дээр улс хоорондын зардал гэдэг юм бол угаасаа хаанч байж идэг тийм үү? Бид нар одоо ямар их одоо үнэтэй болцсон бilé. Европ бол үнэнхээр одоо зам зарт тийм юмнууд амар үнэтэй болсон шүү дээ. Нөгөө Оростойгоо эвдрэлцээд Украиныг өмөрөөд байсныхаа төлөө одоо эднэр чинь бүр амар ямарсан. Тог цахилгааных нь үнж дэлгээ байсан. Тэгээд энэ зардал гэдэг юм амар өндөр үнэтэй болсон. Яг үү тийм ээ. Зардал үнэтэй болсон, бензин тос үнэтэй болонгууд юу болж байгаа вэ гэхээр хоол унд ч үнэтэй болж байгаа шүү дээ. Бүх юм үнэтэй болсон. Тэгэхэд энэ бид нар ингээд одоо жишээ нь 5 хотыг дамжиж явж байхдаа биднэрт ямар ч одоо замын зардал яана гэсэн тийм санаа зовлт авахгүй байгаа нь энэ бол энэ багцсан үн гэж хэлж болно тийм ээ. За хүүхэд хар хүлчилгээ тэн дээр байж идэг үнэгүй. Тэгэхээр одоо залуу ээж аавууд баг хүүхэд жижиг бага насны хүүхэдтэй ахын бол хотын аялал хийхээр явахдаа хүүхдүүдийг нэг юм нүм үзээд ойлгохгүй юм чи ядарчин гэх юм бол энэ дээр хүүхэд хар хүлчилгээний газар руу мэрэгжлийн одоо багш нар хүүхдүүдийг чи хараад өдөр өмжүүлэх шиг те ингээ хараа байждаг. Энэ үйлчилгээ үнгүй ингээ хүүхдээ өгчөө яваад гэж болно. Эсвэл оройн зоогондоо хоёулахнаа одоо суух тийм цаг гаргахын тулд хүүхдүүдээ энэ газар руу өгчөөд тэгээд явж болох нь байна тийм ээ. За спорт актив үйл ажиллагаа, заал талбай багш нар
Бид бүгдөө өнгөө ээж. Тэн дээр ингээд бизнес аялал хийгээд ингээд багаараа гоё конференц өрөөтэй өрөөнд нь орж агаад ингээд та нар маань гоё бизнесийн танилцуулга ийм гоё уулзалт эдрээ хийх бас боломжтой байх нь. Спорт үйл ажиллагааны танхимууд нь угаасаа бүгдөө өнгөө ээж байгаа. Юу хиймээр байна? Йога хиймээр байна уу? Сакс тогломоор байна уу? Ямар байгаа юм бүгдөө өнгөө дээр нэмээд багш нар тэн дээр өнгөө та нарт үйлчлээ өчтөг. Юу сурмаар байна? Яамаар байна гэдгийг чинь заагаад ингээд үн төлбөргүй байж идэг. Урлаг, соёл, үзмэр театр, концерт, entertainment үйл ажиллагаанууд бүгдээрээ өнгөө байж идэг. Тэгэхээр өдөр болгон өглөөний 6-аас одоо өдөөс өмнө дандаа спорт, иймэрхүү үйл ажиллагаанууд дүүрэн байж явах жишээтэй тий. Тэгэнгүүтээ өдөөс хойш ороохон болоод ирэхээр дандаа ийм театр, үзмэр, лайв, концерт юу гэдгийг тий. Ингээд дандаа үзэх харах юмнууд болоод шөнийн 2 цаг хүртэл дараа хамгийн сүүл диско, бүжиг тий ийм арга хэмжээнүүд болж байх жишээтэй. За эднэр маань бүгдээрээ өнгөө байждаг. Энэ өнгөө байдаг гэдэг нь үнэхээр бид нар энийг хаанаас ч өнгөө бас оролцоод авах боломжгүй байдаг байхгүй. Яваа газар аяллаа явж байхдаа за нэг дисконд орчи энэ газрын нэг ийм нэг гоё юмыг үзчихье гэж тэгэхэд чи бид нар урьдчилж билет авч чадаагүй л бол үнэхээр орчих боломжгүй. Дээр нь нэмээд ямар өндөр үнэтэйгээс нэг үзүр одоо $100-аас бага байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ юмнууд бүгдээрээ таны аяллаа бүх хугацаанд өнгөө байждаг. За өндөр зэрэглэлийн хоолны газрууд гэдэг нь бид нар нөгөө түрүүн чи харуулсан те олон одтой тогооч нарын удирдах байгаа тэр гал тоогоноос бид нар ингээд өнгөө өдрийн шингээжил чаддсан бол жин нэмчин гэж аахгүй л бол ингээд хоол ундаа өнгөө идэж уугаад явж идэг бахнэ. Окей. За тэгээд нэмэлт төлбөртэй үйлчилгээ бас байгаа мөн энэ дээр бид нар хувийн үйлчилгээ, спа массаж, өсчин гоо сайхан эдэр орох юм бол энэ дээр бид нар мөнгө төлдөг шүү. Окей. За дэлгүүр худалдаагаар ороод өөртөө мэдээж юм худалдаж авахар мэдээж мөнгө төлнө. Казино, мөрөдө тоглоом автоматуудаар үйлчлүүлэх юм бол мэдээж мөнгө төлнө. За үзье, яндаагаа үзье гэд одоо тоглодог штэ энэ тэнд явж байхдаа тий. Тэгэхээр мөнгө төлнө гэдгээ юм бол мэдж байгаа бах. За интернет гэж нэг юм үнэтэй байдаг шүү. За монголчууд маань бол арга байгаа. Ер нь бол бид нар одоо ингээд явах тусмаа туршлагаж яад яаж мөнгө одоо яаж хэмнэх үү гэдгээ мэддэг болоод байна л та. За тэгвэл интернет энэ хөлөг онгоцууд дээр үнэтэй байдаг юм бол бид нар ингээд өдрийн интернет 7 хоногийн интернетгээ худалдаж авдаг. Интернет 7 хоногийн интернет л 75 евро өдр байсан. Тэгэхээр ерөнхийдөө жоохон үнэтэй байгаас тийм учраас манайхан аялд гарахынхаа өмнө Монголынхон eSIM гэдэг юм одоо худалдаж аваад гараа авчдаг. Тэгэхээр яг далай дээр бол мэдээж eSIM чинь бас барихгүй шүү дээ. За далай дээрээ ингээд жинхэнэ амраа те устс интернетээс хол байжгаад яг ингээд нэг хот руу дөхөөд ирлээ. Хотын бомт руу ороод ирэнгүүт чинь тэр eSIM чинь ингээд ороод ирдэг байхгүй юу интернет нь. Тийм учраас ингээд интернетээ бол гарахаас өмнө зохицуулаад аваад явах бас боломжтой. За далай дээр би заавал интернеттэй байна. Би контент бүтээнэ, лайв хийдгээ. Би ингээд одоо интернеттэй явмаар юм гэх юм бол энэ усан онгоцон дээрээсээ интернет авахаас арга байхгүй. Окей. За ийм байдгийн шүү. За бас нэг үнэтэй юм нь алкогольтой ундаанууд үнэтэй байдаг. Нэмэлтээр мөнгө төлдөг. Энэ дээр мэдээж виски, коктейл, вино тэгэл те водка тийм эдрийг бид нар мөнгө төлж авдаг. За энэ дээр бас яг хөө хямдралтай авах боломж байдаг. Багцлаад одоо 10 ундаа жишээлх юм бол нэг нь одоо нэг $7-9 хавцаа байдаг. Ерөнхийдөө л Европын одоо 5 одтой стандартын үйлчилгээний л үн. Тэгэхээс биш усан онгоцон дээр илүү үнэтэй гэсэн юм бол байхгүй. Яг л стандарт байдгийг шүү. За тэгвэл $5-7 юм бол багцлаад 10-ыг авъя гэдэргээд гэх юм бол нөгөө нэг ундаа маань $5 болж хямдардаг ч юм уу. Тийм бас боломжтой. Эсвэл нөгөө нэг өөрөөгөө захиалах үедээ уух ундаатай өөрөөгөө шууд анханаас нь захиалчих бас болдог. Тэгэх юм бол аяллахаа туршид мөнгө төлөхгүй уух юм дураараа угаа яваад байдаг. Ийм бас боломжтой байж байгаа. Тэгэхээр ер нь бол манайхан юун дээр жоохон уун штэ гэж л бодож байгаа юм бол аюутайгаа уух юмтайгаа өөрийгөө анханасаа захиалсан дээр бас манай монголчуудад өөр арга байдаг. Чандаамны юм гэж манайхан сонсч ирсэн үү гэж байна. Чандаамны юмтай орж болдог. Нэг чандаамд 2 литр шингэн зүйл авч орж болдог байхгүй. Тэгэхээр газрын аялал дээрээсээ газар буугаа явж байхдаа гоё
тухайн улсын гоё новиски юмнуудыг нь цуглээд одоо орж болох нэ. За иймэрхүү байдлаар мэдээж арай ахиутхан хямдхан одоо алкогольтой ундаа хэрэглэмээр байна гэж байгаа үедээ ингэж бас болно гэж бодож байна. Тэгэхээр манайхан удаг хүмүүс ахын бол энийг бас бодчиход тийм ээ. За Cruise-тэй хамтарч ажиллах боломж байдаг. Зүгээр би энийг товчхон хэлээд орох юм шүү. За энэ дээр юу гэсэн үг вэ гэхээр чи хэрвээ ингээд энэ компани дээр аялах юм бол нэгэн тал аялах нь тодорхой юм чинь би энэ гоё аялалдаа сэтгэл хангалуун байгаа юм бол яагаад бусдад хэлж болохгүй вэ? Би хэлсэн шүү дээ тэрөө би 2 жилийн турш хуримтлаа үүсгэж агаад аялж ирэнгүүтээ шууд одоо аялаа бизнес болгосон гэж. Тэгэхээр би үнэхээр хэмнэлттэй байна. Үнэхээр энэ дээр хүн тав тухыг мэдэрч сайхан одоо аялж олон газраар богино хугацаанд явж болдгийм байна гэдгээ мэдэрсэн хүн чинь бусдад хэлмээр болдог байхгүй. Тэгэл үр хүүхдүүдтэй хэлнэ, ах дүү нэртэй хэлнэ. За ээж аваагаа арай танагтай байхад нь аялуулъя, гоё юм үзүүлье. Тэгээд настай хүмүүс тэд нар бүр аягүй гоё тохиромжтой. Нөгөө бууд суугаад яваад байхгүй болохоор настай хүмүүс бүх юм нэг дор болохоор хөл гар нь өвдөөл ингээл хотын аялал хийгээл явахт чинь бас аягүй хэцүү байдэн шүү дээ, тийм. Тэгэхэд энэ дээр бол нөгөө тав тух аягүй илүү байдаг болохоор их таатай хүүхдтэй хүмүүс болон настай хүмүүст их тохиромжтой аялал байд юм лээ. За тэгэхээр энийг цаашаа хэлж бусдад энэ гоё компани байна, энэ гоё аялал байна гэдгийг хэлж байгаагаа бид нэр бизнесийн боломж гэж байгаамаа. За тэгэхээр компани юу гэсэн бэ гэхээр чи манай сурталчилгааг хийгээд өгөх юм бол чамд сард $100 чинь би чөлөөлөөд $100 чи $200 болж явах ёстой шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр $200 чинь би өгөө гэсэн хамгийн анхны таныг шагнадаг ийм хэлбэр байна. Тэнгүүд би бол эхлээд за ерөөсөө би өөрөө мөнгө төлдөг л болчихъя гэж бодож ирсэн тийм. Тэгэл тэр маань болохоор $500 хуримтлал өөрийнхөө линкээр хүмүүсийг хийлгүүлсэн байхад л би өөрийнхөө $100 төлөхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ маш энгийн амархан байсан. Эргэн тойрны найз нөхд дотроос 5 хүмүүсийг уриал би өөрийгөө үнгүй болгож ирсэн. Тэгэхээр гэх мэт ингээд цаашаага та дээр нэмээд бүр долларын цалин мөнгө олдог, орлого олдог хүн болох боломжтой. Өөрийн гэсэн бизнесийн дэлхийд дахныг тий одоо бол хил хязгаар гэдэг нь бидний тархинд л шүү дээ. Тэгэхээс танд одоо юу цаад болохгүй. Өөрөөр хэлбэл энэ Cruise-ийн өөрийнх нь платформ хүртэл монгол хэл дээр байгаа шүү дээ. Бид нар бүр хэлж хэрэг байхгүй болчиход тий. За тэгээд компаниас явуулж байгаа гоё мэдээлүүд, тэр Zoom, вебинар, семинар юмнууд нь дандаа монгол орчуулгатай бидэрт явагддаг. Энэ компани маш их хувийн хөгжил дээр анхаардаг. За хүмүүстэй сургалтуудаа 7 хоногийн бараг 4 өдрийн компаниас мэдээлэл явуулдаг. Бүс бүсээр. За тэгээд дээр нь Монголынхон одоо энэ клубын гишүүдтэй монгол хэл дээр одоо жишээ нь өнөөдөр миний хийж байгаа энэ Zoom байхад Zoom бол одоо хагасаа өдөр болгон миний хийдэг хуваартай Zoom байж байгаа шүү. Гэх мэт ингээд өдөр болгон танд одоо бизнесийн боломж олцоогоор нь туслах, аялахтаа анхаарах зүйлд нь туслах, яаж одоо аяллаа захиалах юм, яаж аялаа харах юм. Тэгээд бизнес утгаар нь бусдад яаж санал болгох юм гэдэг чинь бүгдийг нь зааж зөвлөөд ингээд бичдэг. Бүхэл бүтэн хэл дээр багууд ажиллаж яадаг. Тэгээд та өөрөө бүр монгол хэл дээр бүх мэдээлэл аваад явж явах бүрэн боломжтой ийм бизнесийн платформ бас ар дээр нь байдгийг шүү. Та нар маань ингээд бизнесээр ороод ирсэн байхan бол түнш гишүүдэд зориулсан Mandela Academy бүхэл бүтэн тийм том сургалт. Одоо гадуур маш их үнэтэй байдаг хувийн хөгжлийн сургалтууд чинь бүгдөө энэ дээр үн төлбөргүй таныг түншээр одоо бүртгүүлсэн учраас танд ингээд үнгүй нээлттэй байждаг. Окей. Тухайн өдрөө орж үзэж чадаагүй хам бол өөрийнхөө платформ руу ороод нөхөл тэр бүх бичлэгүүд хадгалаастай байж байгаа. Нөхөд ингээд сайхан үзээд ажиллаад тэгээд компани үүсгэн байгуулагч тэр Майкл Хайчсон гэдэг хүний өөрийнх нь хувийн хөгжлийн гой сургалтууд нь хүртэл тэн дээр ингээд үнгүй байждаг. Тэрийг ингээд хийгээд монгол хэл дээр уншаад үзээ шалгалт өгөх юм бол тест өгдөг тим юм байгаа. Тэгээд тест өгчих юм бол та өөрийнх нь одоо тэр хүний өөрийнх нь гарын үсгтэй гой сертификатууд олон улсын тийм хувийн хөгжлийн гой сертификатуудтай та болдог. Тэгэхээр маш их сурах одоо юмар хангадаг, ийм материалаар хангадаг юм байна. За тэгэхээр энэ нь бол бизнес байх нь байна. За бизнесийг яаж эхлүүлж болох вэ гэдгийг би товч хэлээд өгье. Түнш гишүүн та болох хэрэгтэй. Та бол одоо аялнаа би ийм хэмжээний ийм хуримтлал хийя, би ингэж яагаад аялья гэд ихний ээлжинд ингэ бодож байгаа боловч хүмүүс одоо бизнес сэтгэлгээтэй хүмүүс яадаг вэ гэхээр ерөөсөө би шууд эхлэхдээ
түншээр ороод үзүүлэлт өгөө гэдэг ийм хүмүүс байна штэ. За тэгэнгүүт энэ гоё одоо бэлэн платформ өөрийн чинь хэл дээр тэг ийм гайхалтай гоё боломжийг олгож яхад яагаад үгүй гэж хүлээж авч байгаа хүмүүс чинь шууд $95 нэмэлтээр төлөөл 295-ыг тэг нэг удаа 95-ыг 6 сар тутам төлж та түншийн одоо статустай явж идэг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр та аяллаа давуу тал болгож гин, орлого олж гин те та аялахаас гадна орлого олдог хүн болох гэж өөртөө зорилго тавьж гин. Нэмэлт орлого өнөө цагт хэрэгтэй мүү? Өнөө цагт хамгийн их хэрэгтэй юм хүмүүсийн нэмэлт орлого. Нэмэлт орлого нь пассив байна гэдэг бол бүр сонирхолтой. Яагаад бидний одоо өнөөдөр хүртэл олж байгаа бүх орлого маань актив шүү дээ. Актив буюу идэвхтэй орлого гэж юу хэлж байгаа. Та заавал өөрийнхөө биеийг худалдахаар, оюунаа худалдахаар, мэдлэгээ худалдахаар одоо цагаа зориулаад биеэ яг тэнд байлгаж өгөөд ингээд өглөө гарч орой ирдэг гэж ярьдаг шүү дээ. Энэ ажил маань актив орлого байхгүй. Та өвдөд хөвтлээ таны орлого зогслоо. Та ажлаас халагдлаа орлого зогслоо. За тэгээд одоо бүхэл тохиолдолд гэр бүлийн чи хайртай хэн нэгэнд асрах, харах, аламжлах шаардлага гарлаа. Та гэртээ суулаа, таны орлого зогслоо. Хүүхдээ хараа гэртээ суулаа, орлого зогслоо. Гэх мэт ингээд маш олон хүндрэлтэй нөхцөл байдлуудад таны актив орлого бол таныг үнэхээр та актив биш л байх юм бол ямар ч аврах аргагүй юм орлого байдаг. За тэгвэл өнөөдөр дэлхийн мөнгөтэй хүмүүстэй өөрийгөө чөлөөтэй байлгаж чадж байгаа хүмүүс ямар орлоготой байгаад байгаа юм? Ерөөсөө пассив буюу идэвхгүй орлоготой байгаад байгаа. Идэвхгүй орлогоо энэ компани дээр үүсгэчихэд явж байгаа хүний нэг бол би байж гин. Би бол өглөө гарч орой гардаг ажил хийхгүй болоод 12 жил болж байгаа. Өндөр өртөгтэй Европын улс оронд би одоо 12 жилийн турш онлайнаар ажилласан хүн сууж байна. Тэгэхээр пассив орлого гэдэг бол үнэхээр гайхалтай. Би хинээс ч хараат биш. Хин намайг одоо хизээ гарахыг, хизээ амрахыг, хизээ 0 орохыг минь хүртэл хинч заахгүй. Би өөрийнхөө ирэхээр хизээ дуртай үедээ аялалдаа гараад хизээ дуртай үедээ ажиллаа хийгээд те өөрийнхөө дуртай хүмүүстэй өөрийнхөө хүссэн цагтаа хүссэн хүмүүстэйгээ хүссэн хэмжээгээрээ ажиллах хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ дагуу өөрийнхөө одоо орлогыг өөрөө тодорхойлдог. Тэгэхээс биш нэг дарга чамд сая төгрөг өгнө л гэвэл одоо чи юу ч хийсэн байсан одоо их чи баг чи одоо чамайг сая төгрөг чинь хүрсэн ч бай хүрхгүй ч бай та тэрийг аваад бүтэн 8 цагийн турш ажиллаад хийн штэ. Тэгвэл бид нар энэ дээр чи өөрөө том өрөөдөө зүтгээд энийг ажил болгох юм бол дээшээ хичнээн чих мөнгө олох боломжтой. Энэ дээр бүр би үнэхээр баримт хэлэхэд нэрийг хэлэхгүйгээр ч гэсэн яг тантай адилхан Улаанбаатар төгжрээтэй утаатай ийм стресстэй Монголын нийгэмд амьдарч байгаа хүмүүс сардаа $20,000 олж байгаа энэ инкрус компани хүмүүс зөндөө байгаа шүү. Энэ дээр ажиллаж байгаа. Яг л тань шиг эхэлсэн. Яг л намайг эхэлж байхад эхэлж исэн тийм хүн өнөөдөр сардаа $20,000 олдог. Олон улсын маркетингийн захирал гэдэг цолтой ингээд байж штэ. Тэгэхээр $20,000 чинь 2 3 юу лээ 60-аас 100 одоо сая төгрөг вэ штэ сарынх нь орлоо. Тэгэхээр боломжтой юм а. Тэр хүнд 4 гар байхгүй, тэр хүнд 48 цаг байхгүй, 2 толгой байхгүй, яг л тантай адилхан ар гэртэй амьдралтай, авгаа нөхөртэй, тэ хөр хүүхэдтэй. Тэгээ яаж амжуулж байгаа? Зүгээр сэтгүүнд нь л ялгаа байгаа. Энийг зорилго болгож гинүү болохгүй нү гэдэгт л ялгаа байна. Тэгэхээр энэ дээр би та нартай үнэхээр урам зориг өгмөр байна. Хичээгээрээ маш гоё концепттэй. Тэгээ зүгээр та нар дангаараа бод. Аялал чи үнгүй байвал ямар вэ? Тэ гэр бүлийн чи аялал үнгүй байвал ямар вэ? Дээр нэмээд аялал дээрээ зориулах онгоцныхоо билетний мөнгийг олдог байвал ямар вэ? Тийм ээ бүр их одоо мөнгө олохоо бай гэж зөвхөн та аяллаа л үнгүй болгоцсон байна гэж бодоход энэ амьдралтаа хийж гасар том одоо чанарын сайжруулалт байж таараа шүү дээ тийм ээ. За тэгээд энэ дээр урамшууллууд нь ингээд мөнгөн бос одоо ерөнхийдөө нийтдээ мөнгөн 5 төрлийн урамшуулал мөнгөгүй одоо аяллаар өөр байдлаар олгодог 5 төрлийн юм урамшуулал байдаг шүү. За гишүүний хувилбар бизнесийн эрхээ болохоор ингээд та нар маань $95 авчдаг байх нь байна тий. Тэгээд энэ сонгосон хувилбарынхаа үр өгөөжийг бүрэн ашиглах боломжтой. Ягаад тэгэхээр нөгөө бизнес учраас та өөрийгөө олон хөнгөлөлтүүдийг бас нэмээд авчдаг байхгүй. Тэгэхээр аяллаа хосгүй гоё урамшууллуудыг өгдөг. Мөнгөөр болон аяллаа урамшууллууд бас байгаа. Дэлхийн хэмжээнд бизнесээ тэлэх хязгааргүй боломж танд байгаа. Хувь хүний болон санхүүгийн хувьд өсөж хөгжих боломж байгаа. Хүсэл мөрөөдлөө бод толгой халтан боломж таны өмнө ингээд нээгдэж байгаамаа. За
та хэрвээ бизнесийг сонгох юм бол яах юм бэ гэхээр та өнөөдрийн энэ зүүмд таныг урьсан нэг хүн байгаа. Тэр хүн рүүгээ шууд яралтай хурдан холбогдоод би ерөөсөө бүртгүүлье. Тийм ээ, линк авъя, линк надад өгөөч, би бүртгүүлье гэж бүртгүүлэх нэ. За тэгээд хуримтлалын хувилбараа сонгоноо. Та сар болгон $100 хийж авах юм уу, 250 хийж авах юм уу, $50 хийх үү гэдгээ сонгоно. За тэгэнгүүтээ би ерөөсөө бизнес хийя гэх юм бол 95 хамт төлөөрэй. Хэрвээ за би ямар ч хэлснэ өөртөө нэг ихтгэлтэй биш байна. Юу ч гэсэн би зүгээр хуримтлаа үсгье гэх юм бол 95-ыг эхлээд төлөхгүй байж болно. Тэгээ дараа нь шийдвэрээ гаргасан үедээ 95-аа нэмээд төлж бас болдгоо дараа нь. Окей. За ингэж 95-ыг авснараа дэлхийд дахныг хамарсан бизнесээ эхлүүлэх эрхээ авч байгаа юм шүү. Окей. Аялах хүсэл мөрөөдөлтэй байх ёстой мэдээж яриг таны гол чухал зүйл те. Бусдад аялаж одоо бусдын аялах замд нь хөтлөх урайлах тийм чин сэтгэлтэй та байх ёстой. Санхүүгийн эрхчлөөтэй болоход нь туслах чин сэтгэлтэй байх ёстой. Баг хамт олноо бүрдүүлж манлайлах тийм зорилготой байх. Зөв төлөвлөгөө маркетингтэй багийн хамтын ажиллагаанд оролцож явах юм бол бид нар чинь ингээд багийн тоглолт хийдэг байхгүй. Багийн тоглолт хийжээж гол хийдэг штэ тий. Тэр хэрвээ чи багийн тоглолт хийхгүй л ах юм бол чи ганц хүн гал болдгоо гэдэг шиг урагшаа бас сайн явахгүй тий. Тэгэхээр маш сайн төлөвлөгөөтэй маркетингтэй гой багийн тоглолтод орж ирэх ёстой. Багийнхаа спонсоруудынхаа дэмжлэг тусламжийг байнга авч явах хэрэгтэй. Дэмжлэг тусламж авна гэдэг бол ерөөсөө муу юм сул тал ерөөсөө биш. Бид нар тухайн салбар дээр шин штэ. Тийм учраас тэр $20,000 сард $10,000 олоод байгаа хүмүүс чинь тодорхой имийг туулаад өнгөрцөн байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс чинь биднэрт яаж хурдан хугацаанд яг тэр хүмүүс өөрсдийнхөө эхний $1,000 яаж олсон юм? Дараагийн 2,000 яаж олсон юм? Энэ аргыг тэр хүмүүс л хэлж өгөх байхгүй. Тэгэхээр хүмүүсийн тусламжийг, багийнхаа тусламжийг маш сайн авч явах хэрэгтэй. Тэднэртээ итгэж одоо гуйж, туслуулж, хамтарч тоглож явах хэрэгтэй. Тэгхийн бол амжилт бол тийм одоо хол зүйл, хэцүү зүйл бол биш те. Ягаад тэгэхээр бидний өмнө хийгээд өнгөрчихсөн туршлагууд мөн бодит амьд туршлагууд сан чинь зөндөө байгаа учраас тэд нар чинь ингээд бид нар туслаад өгдөг гэсэн. За тэгээд ингээд шатлал ахаад энэ гоё Michael Hutchison захирлын энэ үүсгэн байгуулагчийн гарын үсгтэй юм гоё сертификатуудыг аваад явдаг юм аа. За би энэ дээр ингээд Michael Hutchison-ы өөрийнх нь ингээд хэлсэн энэ үгийг энд оруулж өгсөн байгаа. Michael Hutchison бол өөрөө их хувийн хөгжлийн одоо ментор хүн байхгүй юу? Мэргэжлийн хувьд нэг удаагийн Америк нэгдсэн улсын хувийн ерөнхийлөгчийн хувийн тийм зөвлөх байсан ийм түүхтэй бас хүн ба. Тэгээ маш олон хүүхдүүдтэй гэр бүлээрээ хамт байх гэдгийг маш их эрхэмлдэг хүмүүс дад жаргал түгэх гэдэг гол философи нь явж байгаа. Тэгээд энэ хүний хэлсэн үгэн дээрээс угаасаа та нарт маань тодорхой байх. Хайраар дүүрэн манлайлагч байх нь орчин үеийн нийгэм сайн сайхны төлөө хамгийн хүчирхэг хүч төдийгүй хайраар хийсэн бизнес танд амжилт авчирдаг. Тийм ээ? Чин үнэн байх, хүмүүсийн төлөө чин сэтгэлтэй, хайртай байх гэдэг юмыг суурилж байна, тийм ээ? Хайр төвтэй манлайлагч нар өдөр бүр хайрыг өөрийн амьдралдаа ч компаниудаа ч ингэж ажилдаг. Зүгээр л худлаа хэлж нэг удаа хүн оруулах гэсэн чин сэтгэлтэй биш тэр хүнийг амжилтанд хүргэе гэсэн хүсэл эрмэлзэлгүй ийм гэж бол мэдээж бизнес ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр энэ хайр гэдэг юм ийм чухал гэдгийг хэлж байна. Ийм байхад таны эрч хүч хүн бүхэнд эергээр нөлөөлдгөө. Ийм байдал нь бүхий л төвшөнд хүчрхэг утга учиртай холбоо үр дүнг бий болгодгоо. Зөвхөн одоо энэ бүгд зөвхөн танаас л эхэлнэ. Та яаж бизнестэй хандж байна? Бизнесээ хэр их үн цэн өгж гэн, хэр их чин сэтгэлдээ зориулж гэн те. Тэгэхээр бид нар яг нөгөө нэг бизнес гэдэг юм чи ерөөсөө бэби гэсэн үг байдаг шүү дээ. Яг л бидний хүүхэд чиг та өнөөдөр эхэлж байгаа бол нэг хүүхэд төрүүлчлээ л гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр бид нар хүүхдийг насанд хүрсэн, бие даасан сайхан одоо том хүн болгохын тулд бид нар ямар их хичээл зүтгэл, хайр те, анхаарал, халамжаад зориулдаг билээ. Гэтэл тэр шууд маргааш нь тийм болчдгоо. Тэгээд нөгөө хүүхд чинь хилд орно, унан босно те. Тэгэхээр бид нар ямар их анхаарал цаг хугацаагаа зориулаад унахт нь ч гэсэн одоо дахиад алхаад үз. Дахиад одоо өшөө алах гэж хэлдэг болохоос хөө чи унчлаа битгий дахиж алхаарэ гэдэг үү шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нарт уналт босолт бас байх. Гэхдээ дахиад босох хүч зоргийг нөгдөг. Тийм одоо хайраар бизнестэй хандаад өөрийнхөө бизнесийг ч гэсэн нэг удаа ингээ бүтэлгүй байх юм бол эсвэл хүмүүс чамайг эсэргүүцэх юм бол
сэтгэлээр унж те одоо ингээ болохгүй юм байна гэхийг оронд би тэгвэл надтай өөр хүмүүс ажиллах юм байна. Энэ хүн намайг дэмжихгүй байгаа юм бол өшөө зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ гэдэг те. Би ерөөсөө хүсэл зорилгоосоо буцахгүй миний мөрөөдөл том учраас энэ бол намайг одоо зогсоох зүйл биш гэдэг энэ гоё хандлага мандлагатай ингээд урагшлах нь байна шүү дээ. За тэгээд маш олон одоо бонус юуны урамшууллын арга системүүд бас байдгаа гэж хэлсэн тий. За өнөөдрийн юу маань бол одоо яг энэ хүрэхэд бол би хангалттай гэж бодож байна. Тэгээ бизнесээрээ угаасаа эхлэе, ажиллая гэж байгаа хүмүүс маань тусгай бизнесийн маркетингийн гэсэн ийм сургалтууд бас ордог. 7 хоног болгоны 2 дахь өдөр маркетингийн сургалт Монголын спонсорудаас одоо лидерүүдээс ордог байгаа. Тэгээд бас бидний угаасаа платформын арт тал дээр лидерүүдэд зориулсан тусгай сургалтууд маш их байдаг, компаниас явуулдаг. За ийм байна. Тэгээд та хэд маань асуулт тайхан бол одоо надаас асууж болно. Асуултанд хариулъя. Тэгээд зүүмэн дуусангууд өрсөн хүмүүс рүүгээ холбоо барьж анхныхаа аталхмыг хийгэрэй гэж хүсье. За юугаа бичлэгээ хадгалсан бичлэгээ зогсооч тээ. Анхаарал тавьсанд баярлалаа.